Сайн уу хөрхөн хүмүүс минь бүгдээрээ шинэхэн бичлэгээр уулзж байна. За таад маань миний энэ бичлэгийг яг гарчгийг маань хараад эсвэл тамнилыг маань хараад орж ирсэн болов уу гэж бодож байна. За яг сүүлийн үед хоёр ютубер охтууд маань тий хоорондоо маргаад нэлээд ширүүн бас болгоод байгаа шүү дээ тий. Тэгэд яг энэ талаар Facebook дээр Threads дээр бол маш олон пост юмнууд ороод хүмүүс бүр таалцаад хоорондоо маргаад хэрэлдээд явж байгаа гэдэг нь бол харагдчихсан. Бүр сүүлдээ team мануу, team Ruby Enter гэдэл бүр ингээд таалцаад байгаа гэдэг нь бол харагдчихсан. Тэгээд би яг энэ бичлэг дээрээ энэ хоёрын маргаан яг хаанаас яаж хэлсэн бэ гэдгийг яг цаг хугацааны хувьд те тест дараалал ингээд яриад явъя гэж бодлоо. Яагаад гэвэл яг миний өмнөх бичлэг дээр нэг хүн бичсэн байсан. Энэ талаар ингээд яриад өгөөч гэд бичсэн байсан. За тэнгуүдээ Threads дээр ч гэсэн хүмүүстэй яг юунаас болоод энэ болгоно ингээд эхэлсэн юм бэ? Тэрийг тайлбарлаад өгөх хүн байна уу гэх мэтчлэн постууд явж исэн байхгүй. Тэгэхээр би яг ийм хүмүүстэй зориулаад яг юм цаг хугацааны хувьд тест дараалал ингээд ярэ гэж бодлоо. Түүнээс ч бол ерөөсөө те би одоо хин нэгнийх нь талд ороод те тэрнийхэн зөв энийх нь бурууч гэдэг юм уу яг тиймэрхүү байдлаар ярихгүй. Одоо ер нь бол өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхгүй. Зүгээр л яг юу болсон бэ гэдэг талаар ярина гэд таад маань ойлгож байгаа. За би яг бичлэгийн хоёр хэсгээс хийе гэж бодож байна. За эхний хэсэг дээр болохоор хэдүүлээ яг одоо Threads дээр хүмүүс юу гэж хүчээд байгаа юм бэ? Яг хүмүүс яг юу гэж харж байгаа юм бэ гэдэг талаар яриад хоёр дахь хэсэг дээрээ за энэ бүхэн хаанаас яаж хэлсэн бэ гэдэг талаар яриад явах болно. За одоо хэдүүлээ эхний хэсэг рүүгээ орцгоё. Би яг энэ бичлэгийг хийхээс өмнө Threads руу ороод хүмүүс одоо яг юу гэж харж байгаа юм бэ гэд бүр хайлт хийнэ гэж бодоод орсон чинь шууд ороод бүр тэр чигтээ постууд дандаа ануу Ruby гэдэг постууд байна. Тэгээ та нартай эхнээс нь уншиж хүргэе. Гэхдээ яг Threads дээр хүмүүсийнх нь нэрийг би хэлэхгүйгээр зүгээр эхний пост, хоёр дахь пост гэд яриад явчаа. За хамгийн ихнийх нь болохоор Ruby өөрийгөө хайрлаж байна гэдэг үгээрээ дутуугийн комплексоо дүүрэгдэг юм шиг санагддаг. Гаднаа гэлэнцэг, дотроо паланцэг гэдэг үгний амьд жишээ юм уу да. За барьж edit гэдэг пост орсон юм байна. За дараагийнх нь болохоор Musical.ly Girl үзэгчдэд зориулж ярьдаг. Судалгаа сайтаа сонссон штэ. Ruby нэг санаа нийлдэг найзтайгаа ярьж байгаа юм шиг л ярьдаг. Өөрийнхөө үзэл бодлыг хит их оруулдаг гэдэг бас юм бичвэр орсон юм байна. За гурав дахь нь болохоор босон процессыг тайлбарлаж байгаа бодож тунгааж баримт факта задлж ярьж байгаа нь үнэхээр л өөр юм. Ruby минь ээ би Selenador биш ээ. Бас Анугийн фэнч биш. Гэхдээ чи муулаад идэг Selenagаас илүү victim сэтгэлгээтэй сийхгүй худлаа ярьдаг гар байна шүү. Хүний хямдхан хүүхнээр нь дуудаж story хийснэ хэдхэн хоногийн дараа битгий хямдхан байгаараа гэсэн бичлэг зориуд хийснэ. Одоо болохоор баг өөрийнхөө хийлэнгд зориулж хийсэн энэ төр болиод өгөөч ээ. Ер нь өөрөө ихнэр хүүхдтэй хүнтэй харж жоохноосоо явалтаж үе тэнгийн хүүхдүүдэд дээрлэхэд явж байсан хүн бусдыг хямдхнаар нь дуудах эрхтэй юу? 1000 girl гэлээгээд чи тийм болохгүй. Уг хүмүүжлэн залбин бол залбин л байна. Санаатаагаар өөрийнхөө ануг доромжилсан тухайгаа хасаад оруулчихсан. Яагаад ийм инээдтэй юм бэ? Хүмүүс ч бас нэг үе бодол айхтар болоод байгаа штэ. Яг юу гэж бодоод эргүүлчихнэ гэж санаад байдаг юм. Үсэн чи өмнөөс ч иччихлээ. Яаж ингэ сийхгүй худлаа яриад тэрийгээ бүр нийтэд оруулчихдаг байна. Зоригтой шир юм бэ гэдэг ийм одоо пост байна. За дараагийнх нь болохоор надад Ануу Ruby-гийн маргаан нэг анхаарал татахгүй байгаач заавал аль нэгнийх нь талд ор гэвэл би Ruby-гийн талд орно. Нэг анууд дургүйдээч биш. Адилхан л алдаа гаргаж адилхан л би бинээ боловсруул насхүйсээр нь доромжилсан байхад Ruby л ганцаараа Анууг доромжлоод ялгарсан юм шиг мас хандаад байгаа нэг их таалагдаагүй гэдэг ийм бичвэр байна. За дараагийнх нь болохоор за энэ хоёрын биф нэлээд үзэтэй байх нь дээ. Хаха team Ануу team Ruby ч гэх шиг мэдрэлдэж өгөх юм а. Ямар ч байсан Ruby жоохон чаагаад байна уугүй юу? Бүр анхнаас нь юу босныг үзэж байсан хүмүүс тэнэг биштэй. Ануу яхав сонин зантай санагддаг юм. Гэтэ цаадах ч худалж бол биш шүү. Ruby яалтчгүй Анууг хөгшин гихч chief fig мэгих зэрэг хэлж байсан шүү. Ийм юм дээр зөрөгтэй хэлсэн ярьсан дээрээ байж чаддаггүй арчаагүй зантай юм байна. Би аль нэгийг дэмждэггүй гэвч энэ удаа Ruby өөрөө жинхэнэ chief зан гаргалаа да. That's it гэдэг. За ийм бичвэр орсон юм байна. За тэнгуүдээ яг саний хүний бас нэг пост байгаа. Энэ дээр болохоор яг ингээд Ruby-ийн одоо тэр нөгөө контентных нь комментуудыг ингээд уншаад бүр 2 3 дахь комментоос яг иймэрхүү бичвэрүүд байна. Хүмүүс яг иймэрхүү комментиг бичсэн байна гэдэг утгатай ийм одоо пост байгаа байхгүй. За үүн дээрээ болохоор Ruby-ийн бичлэгийн коммент нэгэд 2 3 дахь коммент нь ийм байна. Зүгээр л хэлсэн ярьснаа тийм ээ би тэгсэн гэж хэлж чаддаг байх хүнд байж болох хамгийн зөв чанараа. Тэрнээс хүн муулдаггүй, хүнийг доромжилдаггүй, хов ярьдаггүй хүн гэж хаамд байх вэ? Жихэн that's okay. Харин хүлэмж шүүрнэ гэдэг том хүмүүж шүү гэх тэнгуүдээ нэг хүний одоо бичсэн комментиг л оруулсан юм байна л да. За энэ комментэн дээр нь болохоор үед ажиглаад байхад Ruby өмнө ярьсан хийсэн буруу зүйлээ тэгсгээд л аргалаад ярьцдаг. Түүнээсээ ургуулж олон зүйл нушиж хүнийг манипулет хийхдээ их сайн санагддаг боллоо. Хийж байгаа хийсэн зүйлтэй хит үнэнч гүндээ буруугаа ойлгодоггүй мэддэг ч үгүй юм шигэ. Ярьж байгаа зүйл нь магадгүй миний буруу байх. Гэхдээ ийм тийм учраас миний зөвөө би зөвөө гэдэг
ингэж бичдэг гэдэг утгатай ийм одоо зүйлийг бичсэн байна. За дараагийнх нь ану бол би бол тэгж хэлсэн, тухайн үедээ бол тэгж бодоод шууд хэлсэн. Одоо харахад тэнийг юм хийсэн байсан, миний буруу байсан гэд хүлээн зөвшөөрч байгаа нь тэгэл ямар нь мэдэгдэж байгаа юм да гэдэг пост байна. За дараа нь болохоор яг энэ хоёр хүний хоёулынхантай нүг бичлэгнийх нь ингээд зургийг оруулангуудаа энэ хоёрын хооронд биф болоод байгаа болтой. Тийм ану гэдэнгүүт ингээд хилээ гаргаж байгаа ингээд эможи тавингуудаа Руби тэр бацаануудтай л гримикс байх. Манай ховны хатан хаан анууд жижигднэ гэдэг ийм пост орсон юм байна. За дараа нь болохоор тэр үед хийсэн сторигийн тухайн үед ану руу явуулж байсан хүн алгуу чат дээр чи хатгалаас дэп байгаа штэ тэрийгэ гаргаж ирээд л энэ бүхнийг дуусгаасай гинэ. Нэр яг тэгэд аштай ану одоо яг тэр нөгөө нэг юуг нь ингээд скриншот хийгээд над руу явуулсан хүмүүсээ л одоо явуулаад өгөөрэй гэдэг байгаа шүү дээ. Нэр ану руу явуулсан хэрвээ хүмүүс байх юм бол одоо яг ингэж явуулж исэн байна гэд тэр чат нэр ингээд байгаа шүү дээ. Тэгээд бус гаргаж ирж болох юм байна. За тэнгуүдэд дараагийнх нь болохоор Рубид өөрсдөө ч мэдэхгүй хатаархтай хүмүүс ямар их юм бэ? Өөрсдөө төгс юм шиг дэвсэлж байна гэдэг зүйлийг бас бичсэн хүн байна. За дараагийнх нь манайхан нэрээ хорчин шүү зүгээр контент хийжсэн хүмүүсийг комментэн дээр нь хов зөөсөөр байгаад хэрэлдүүлчих байгаамаа. Бид нар яг л Иран, Америк хоёрыг муудалцуулсан гэдэг ийм бас зүйлийг бичсэн хүн байна. Гэхдээ миний яг хараад байгаа хамгийн сүүлийн гаргалгаа бол яг энэ хүнтэй одоо санал нийлж байгаа. Гэвэл тэ Рубигийн доош тэрт ингээл ануг ингээл магтаалтай. Чис манай ануг гүцгүй мөцгүй гэл ингээл баах хэмжээ. За анугийн доор тэгснэ. Чис манай Рубиг гүцгүй гэл ингээл баахан бицээр хагаад энэ хоёр хүн ингээд автоматар одоо гэдэг нөгөө хүнээ үзэн ядах тэр сэтгэлгээнд ингээд аваачсан юм шиг надад бол тэгсэн надад байгаа байхгүй. Тэгэд энэ хоёрын хоёулынгийнх нь бичлэгийг ингээд сонсохоор тэ Рубиас тэгсэн штэ. Над руу ингээд амар их дайралт ирдэг. Ингээд ануг магтаад над руу дайрсан дайралт ирдэг гэд хэлсэн. Ануучаас тэгсэн штэ тэ. Тэр хүнээс бас ингээд одоо тэр хүний фэнүүдээс над руу ингээд айгүйх дайралт ирдэг. Бараг энэ ингээд жил гарan үргэлжилж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр амар гоостой тэ бүр ингээд жил гарan тэ. Честа манай Рубиг яахгүй гэл ингээд дайраад байдаг байх нь штэ. Тэгэхээр ер нь хамгийн гол бурууд нь миний хувьд бол яг энэ үзэгчд гэж би хувьдаа бодож байгаа. За тэгээд энэ мэтчлэн хүмүүс трейдс дээр бол битсэн мөлий. Тэгээд анугийн талд орж байгаа ч хүмүүсээ, Рубигийн талд орж байгаа ч хүмүүсээ, за ингээд аль альны талд бишээч гэсэн хүмүүсээ, за тэнгуүтээ те яг аль альнийг сонсдог, аль альнд нь дуртай штэ. Яад миний хоёр дуртай ютубер хоорондоо ингэж вэ? Тэгээд энэ хоёр маань юм одоо хөөхөн ухаалаг учраас утгагүй уучраа болоод эвлэрч хөө хаач гэдэг юм уу. Тиймэрхүү өнцгөөс харж байгаа хүмүүс бас байна. Тэгээд би болохоор яг трейдсийн нэгийнхэн те дээдлийн хідэн постыг л ирсэн. Тэгээд энэ байтугай бүр маш олон постууд бол байсан шүү манайхан. Тэгээд та нартай зүгээр ингээд одоо үүдийн дамжуулах үүднээс эхний хэдийг нь л ярьж өглөө. За одоо хэдүүл яг хоёр дахь хэсэг рүүгээ орцгоё. Яг сүүлд одоо гарч ирээд те одоо би нэргөө бүр юм хурцаар гэх юм одоо те бүр одоо ингэж байгаа зүйл нь яг анугийн 3 өдрийн өмнө оруулсан одоо бичлэгнээс эхэлсэн бохгүй юу. За гэхдээ бүр хамгийн эхлэл нь бол энэ биш. Зөвхөн сүүлд яг энэ талаар тийм ингээд олон хүмүүсийн анхаарал хандалтайг аваад ингээд бөө юм болоод байгаа утга учир нь яг тэр бичлэгнээс нь бол эхлэлтэй. За энэ бичлэгнийх нь гарчиг нь болохоор трейдс дээр бөөнөрөө цугларч бусдыг газар дор ортол нь муулцгая гэдэг гарчигтай бичлэг ануу бол оруулсан. Тэгээд энэ бичлэг дээр хамгийн гол нь юу ярьдаг вэ гэхээр одоо ингээд трейдс дээр өөрийг нь муусан хүмүүсийн талаар бол ярьдаг. Mag нэг хүн ингэ бичсэн байсан. Гэтэ энэ нь ийм юм учиртайч гэдэг юм уу та тий. Яг өөрийг нь трейдс дээр одоо ингээд жоохон муулаад бичсэн зүйлүүдийг мэдээч хэрэг одоо үзэгчтэн л явуулдаг байгаа аахгүй тий. Чамаа ингэ бичсэн мэт штэ гэдэг ингээд явуулдаг. Тэгээд ануу тэднийг ингээд ороод үзсэн чинь яг тиймэрхүү пост юмнууд байсан. Тэгээд тэднийг нь хараад тэгээд яг энэ талаараа л ийм бичлэг хийсэн бохгүй. За тэгээд яг энэ бичлэгнийхаа дундуур Рубигийн талаар бол ярьдаг. Гэхдээ Рубиг ерөөсөө одоо гэдэг нэрийн дуртаач гэдэг юм уу та хийж ярьдаггүй. Зөвхөн нэг ютубер охин гэдэг байдлаар ярьдаг байхгүй. Тэгээд яг хэдэн жилийн өмнө те яг одоо бараг 2 гаруй жилийн өмнө нэг ютубер охинтой нэг юм одоо маргаантай байсан. Гэтэ энэ ийм одоо зүйлүүд болсон ч гэдэг юм уу яг ийм одоо үгдэмдээ тэрийгэ тайлбарлаж ярьдаг зөө. Тэгээд хэдүүл яг юу гэж ярьсан бэ? Яг гол юм юу болсон бэ гэдгийг одоо яг удахгүй ярина. За ануу яг ийм бичлэгийг 3 хоногийн өмнө хийсэн чинь Руби яг араас нь бас нэг бичлэг хийсэн. За энэ болохоор эцсийн тайлбар байх болтугай гэдэг гарчигтайгаар одоо 36 минутын бичлэг хийсэн. За энэ дээрээ болохоор Руби яг ануугийн бүр ингээд те одоо YouTube сувгийнх нь нэрийг хэлээд яг энэ охинтой ийм юм одоо ингээд асуудалтай байсан гэдэг одоо юм тайлбар байдлаар бичлэг хийсэн. Гэхдээ энэ бичлэг дээр бас хүн одоо ингээд ануу руу хийсэн байхаас гадна сүүлүүд ер нь л надад юм дайралтууд ирээд байна гэдээ ярьдаг байхгүй. За тэр нь болохоор нэг ариун заяагийн талаар байгаа шүү дээ. Би яг өмнөх бичлэг дээрээ бас ариун заяа Рубиг юу гэсэн бэ гэдэг талаар ярьсан. За тэгээд ариун заяа болон яг ануу хоёрын талаар одоо ингээд хамттан те одоо ингээд сүүлүүд над руу ийм дайралтууд ирээд байна гэдэг утгатай бичлэгийг бас хийсэн. Энийхэн дараа ануу яг ийм баримт нотлохотой хариу тайлбараа гэд одоо яг Рубигийн бичлэгийг үзээд за тэгэнгүүтээ яг тэрэн дээр одоо төрсэн сэтгэлдээ яг юу болсон гэдэг өөрийнхөө өнцгөөс одоо гаргаж
1 цагийн урттай бичлэгийг бас оруулсан байхгүй. За одоо хэдүүлээ энэ хоёрын маань яг энэ маргаан яг хаанаас яаж хэлсэн бэ гэдэг талаар ярьцгаая. За энэ үйл явц нь бүр 2024 оны 5-6 сар орчимд болсон зүйл юм байна л да. За Ruby бол яг юм одоо юу гэдгийг бичлэгүүдээ хийдэг байсан те. Тэгээд ийм олон subscribesтэй бас болчихсон байсан үе юм байна. Ануу болохоор дөнгөж гарч ирээд удаагүй те нэг 4-5 сар болж исэн юм уу? Яг тэгээд YouTube сувгаа хөгжүүлээд нэг хэдхэн сар болж исэн үеэр нь байгаа хгүй. Тэгээд тухайд ануу болохоор Ruby-гийн одоо тэр ховж юмны бичлэгнээс нэг 2-3 бичлэг үзээд тэгээд өөрийгөө хайрладаг бичлэг байдаг шүү дээ. Тэрнээс нь бас нэг бичлэг үзсэн гэд бол өөрөө ярьж илээ. За тэгээд тэр бичлгүүдийг ингээд үзээд тэгээд анаа өөрөө бас яг юм одоо юу гэдэг gossip бичлэг хийж эхлэхдээ одоо ингээд Ruby-гийн талаарс ингээд нэг ярьсан баахгүй. Энд дээрээ болохоор одоо ингээд бид нар одоо юм одуудад хит ингээд донтож болохгүй те. Одоо ингээд тэр одуудыг одоо хэдүүлээ ингээд дуугийн сонсоод ингээд киног үзээд явж болно. Гэхдээ бүр ингээд ерөөсө бүр хит бүр ингээд шүтэж болохгүй. Бүгдээрээ зүгээр л аав ээжүүдээ шүтэж явах хэрэгтэй маа гэдэг утгаар одоо нэг бичлэг дээрээ ярьсан гэж аахгүй. Тэгээд би яг энэ бичлэг яг ямар бичлэг дээрээ юугээд ярьсан болоо гэж бодоод хайгаад яг хүндээ олоогүй. Гэтэ тэр бичлэгээ устгасан бах магадлалтай гэж бол би хувьдаа бодсон. За тэгээд яг одоо юу гэдэг Ruby-гийн нэрийг хэлээгүй те зүгээр ингээд нэг одыг хит ингэж шүтэж болохгүй гэдэг утгатай бичлэг дээрээ ярьсан юм. За тэгсэн чинь нөгөө нэг Ruby-гийн үзэгчид те ануугийн яг тэр хэсгийг нь Ruby руу явуулсан гэж байхгүй. Энэ яг ингээд чамаа яриад ах шиг байна гэд ингээд явуулсан юм байна. Гэсэн чинь Ruby яг нэг юм story хийсэн гэж яриад байгаа байхгүй. За тэрэн дээр болохоор те чи ингээд одоо ингээд анхаарал өөртөө авах гэсэн нэг юм хямдхан охин тэгэл өөртөө итгэлгүй те одоо нэг юм хөшин хвчл яваад байна гэх мэтчлээ одоо яг сүүл яриад байгаа зүйлүүд байгаа шүү дээ те. Яг тэднийг ингээд оруулаад нэг юм story хийсэн гэж байхгүй. За тэрийг нь ануу бас ингээд хараагүй байсан чинь бас ануугийн нэг үзэгч нь чамайг ингээд бичээд юм story оруулсан байна гэд бас ингээд хэлсэн байна л да. Тэгээд ануу яг Ruby-гийн тэр сториг нь одоо нүг ануу ч өөр нэг Америкт байдаг болохоор цагийн зүрхтэй. Тэгээ унтаж усаад яг тэрийг харчаад тэгээд яг Ruby-гийн сториг нь харах гад орсон чинь тэр сторигоо устгацсан байсан гэсэн. Тэгээд ануу за ингээд үтсэн устгацсан юм байна гэдэг байдлаар ингээд хараад тэнгуут яг тэрэн дээр нь тухайн үедээ буюу тий 2024 оны 5 сард яг тухайн үедээ бүр 18 минутын урттай нэг бичлэг хийсэн байгаа байхгүй. YouTube охины тухай дурдсан бичлэгний тайлбараа залруулга гэдэг гашигтайгаар энэ бичлэгээ яг тухайн үедээ оруулсан байгаа. Тэгээд яг тухайн үедээ одоо Ruby team story оруулаад ингээд юу нэг юм ойлгомжтой ингээд болж байгаа штэ. За story-наас гадна яг хэдхэн хоногийн дараа зөө бараг нэг 2 өдрийн дараа гэсэн баха Ruby бас нэг бичлэг оруулсан. За энэ бичлэг дээр болохоор битгий хямдхан охин байгаарэ гэдэг одоо нүг thumbnail дээр бичсэн байгаа байхгүй. Битгий хямдхан охин байгаарэ гэдэг одоо юм юутагаар тексттэйгэр одоо ийм бичлэг оруулсан байгаа. Тэнгүүтээ яг анууд болохоор тэ чи ийм хямдхан охин ингээд өөртөө итгэлгүй гэдэг ийм сториг зориулж оруулчаад 2 хоногийн дараа битгий ийм хямдхан охин байгаарэ гэдэг бичлэгийг оруулсан гэдэг ийм зүйлүүд яг одоо яригдаад байгаа байхгүй. Ингээд Ruby storage оруулаад яг ийм одоо тексттэй бичлэгээж оруулаад за тэгсэн чинь хүмүүс ануу руу яг тэр үед нь бүр амар дэрсэн гинэ. Бүр ингээд тэ чи манай Ruby-г ингээд гүтгэхгүй честа нэрэмээрэ гэл ингээд хэлсэн шүү дээр нь хараагаал бүр ингээд амар дэрсэн гэж аахгүй. Тэгээд ануу тийм болохоор энэ тайлбар те одоо ингээд YouTube охины тухай ингээд залруулгаа гэдэг энэ бичлэгээ ингээд хийсэн. За тэнгуүтэ хүмүүс чи ингээд өөртөө итгэлгүй өөрийгөө ингээд одоо Ruby-тэй харьцууллаа гэдэг зүйлийг хүмүүс маш их ярьсан гинэ. За тэгэхээр нь би ингээд өөртөө одоо өөрийгөө бусдтай харьцуулаад байх надад ямар ч шаардлага байхгүй. Яагаад гэвэл би одоо ингээд те 17 настайгаас хойш ингээд Америкт ирсэн. Тэгэл бакалавр, магистр, доктор гэдэг зэргүүд ингээд хамгаалаад 3 удаа ингээд сургууль сурсан. Одоо ингээд бүртээ ингээд багшлаад явдаг ийм хүн. Надад ерөөсөө тэгж бусдад татаархаад бусдыг өөртөө харьцуулаад байх ийм шаардлага байдгүй маа гэдэг одоо утгаар тэр бичлэг дээрээ бас ингэж ярьсан байгаа байхгүй юу? Миний ойлгосноор яг ийм зүйл болоод одоо энэ хоёр бол юу гэдэг ийм одоо маргаан нь ингэж бол хэлсэн юм байна. Тэгээд ануу яг сүүлийн бичлэг дээрээ бас нэг зүйлийг ярьсан болохоор Ruby өөрийг нь Instagram дээр блогсон гэдгийг мэдсэн гэсэн. За тэрийг яаж мэдсэн бэ гэхээр бас юм нэг story ч үл нэг юм ингээд явж исэн гэж байхгүй. Тэгээд нэг хүн яг тэрийг нь бас л ингээд скриншот хийгээд ануу руу явуулаад Ruby ингээд ийм story оруулсан байна гэд тэгсэн чинь ануу орч харах гэсэн чинь болохгүйсэн гэсэн. Тэгээд өөрийг нь блоклцсон гэдгийг мэдсэн гинэ. За тэгээд сүүлд нь бас яаж ингээд өөрийнх нь блокийг гаргасан бэ гэдгийг мэдсэн гэсэн чинь одоо нэг Skeleton podcast гэдэг подкастт Ruby орсон байсан шүү дээ. За энэ талаар ануу бас яг тэр бичлэг дээр ярьж илээ зөө. Би болохоор яг одоо энэ талаар нь өөрөө бүр яг Instagram дээр харсан байхгүй. За тэр нь болохоор яг нэг Skeleton podcast ч өөрөө нөгөө одоо тийм ингээд маш уурт ингээд нэг те одоо цаг хэдэн минут ингээд бичлэг хийж байгаа шүү дээ. За тэнгуүдээ хандлт авах гад ч гэдэг юм уу да тий одоо энэ нэг podcast
подкаст чи ингээд таслаад reel байдлаар ингээд шортлоод ингээд оруулчихдээ шүү дээ. За тэгсэн чи яг Ruby-ийн яг нэг хэлсэн үгийг ингээд тастаад ингээд яг тэр нэг Skeleton podcast-ийнхаа Instagram хаяг дээр оруулчихсан байсан байхгүй. За тэн дээр Ruby юу гэж ярьсан бэ гэхээр би одоо ингээд тарган одоо жоохон одоо жингийн илүүдэлтэй бүдүүн ирчүүдийг бол жоохон гэж боддог гэдэг талаараа бол ярьдаг байхгүй. Яагаад эмэгтэй хүмүүс бол байж болно. Тэрийг бол ойлгож байна. Яагаад гэвэл эмэгтэйчүүд одоо гормоны зөнөөмд ордог, дааврын маш их өөрчлөлтөнд ордог. Тэрийг бол ойлгож болж байна. Харин эрэгтэй хүмүүс бол надаа за ер нь арчаагүй санагддаг гэдэг утгатай зүйлийг ярьсан нэг рeel хийсэн. За би бол тэрийг бас ингээд үзчихээд за тэнгуүтэ доор нь бүр ингээд хин ануу нэг хүний комментэн дээр reply хийсэн байхыг харсан байхгүй. Тэг би яг энэ талаар нь урд нь бас нэг юм одоо би чи Монголын ховж явахад талаар ингээд ярьдээ шүү дээ. Яг нэг юм бичлэгэн дундаа бас ингээд оруулчих да, ярий да гэж би бодож жагаад за хоёр ингээд Монгол ютуберээ яриад яав дээ тэгээд би нүг бүр утсан нэрээ баахан скриншот хийж ингээд хадгалсан байж байгаа. Тэгээд бүр сүүлдээ тэднийг устгаад явчихсан байхгүй. За тэгсэн чинь яг ануугийн тэр reply хийсэн те яг тэр комментиг бичсэн хүн юусэн байсан бэ гэхээр яг нөгөө Ruby руу чиглээд чи бол ингээд хүмүүсийг одоо эрэгтэй хүмүүсийг үзэн ядах юм сэтгэлгээтэй маа гэдэг нэг тиймэрхүү утгатай комментиг бичсэн байсан. Тэгсэн чинь ануу яг reply хийнгүүтээ харин надад бас яг тэгж санагдлаа гэдэг байдлаар те одоо тэр хүний комментиг нь жоохон дэмцэн байдлаар reply хийсэн байсан байхгүй. За тэгсэн чинь Ruby яг тэр ануугийн бичсэн одоо тэр юуг нь одоо үгдэлээ reply-г нь ингээд скриншот хийгээд өөрөө тэр юунээрээ Instagram-ийнхаа story дээр оруулсан гинэ. Тэгээд ануу яг тэрийг нь оруулсныг хараад өөрийнх нь одоо блок хийсэн байснаа гаргасан гэдгийг нь бол мэдсэн ингээд тэгжсэн. Тэгээд ануугийн яг ярьж байгаагаар те ингээд би биш те би одоо тэр комментиг бол бичээгүй. Би зүгээр л яг тэр коммент бичсэн хүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд reply хийсэн багтчаа. Яагаад тэр хүний комментиг ингэж story доогүй мөртлөө миний тэр reply-ыг бүр ингээд storage юм бэ гэдэг байдлаар ануу ингэж ярьж байгаа байхгүй юу. Тэгээд тэр доор нь бол бүр битүү хэрүүл болж исэн зөө. Ануу руу ингээл дайраал тэнгуүтэ анууг өмөрж байгаа хүмүүс байна. Ануудаа яг одоо гэдэг үзэл одоо тэр ануугийн бичсэн зүйлтэй ингээд санал нийлж байгаа хүмүүс байна. За тэнгуүтэ яг Ruby-гийн те бас юм фэнүүд орж ирэл те. Чиста нэрээ Ruby-г угаас үзий яддаг маддаг гэл бүр ингээл ануу руу дайраал гэсэн анууг чиста тарган марган тэнгуүтэ чи юу лээ тарган болохоор баг ингэж яаж байгаа юм уу? Одоо энэ юу нэр ингэж одоо ингэж дайрч байгаа юм ч гэдэг юм уу да тий. Нэг тиймэрхүү ингээд янз бүрийн хүмүүс ингээд юм бичсэн байсан. За би бүр тэрийг харчаад яа энд амар юм болж ин доо гэж би яг үүндээ тухайд харж исэн байхгүй. За яг тиймэрхүү зүйл болоод тэгээд Ruby болохоор тэр доор юу бичсэн бэ гэхээр тэр доор бичсэн байлуу эсвэл story дээр бас оруулсан байсан. Яагаад те маш урт юм ярьж хахад яагаад заавал миний яг энэ хэсгийг ингэж дастаад ингэж reel байдлаар оруулж байгаа юм болоо гэдэг нэг юм бичсэн байсан байхгүй. Тэгээд эцэстээ тэр Skeleton podcast яг тэр reel-ээ бол устгасан байсан. За тэгээд гол юмнууд нь яг л ийм зүйлүүд болсон байна. Та хэд маань ойлгосон байх гэж бодож байна. Одоо ингэж хамгийн товчоор хэрвээ хэлэх юм бол яг энэ болгоныг эхлүүлсэн хүн бол ануу. Гэтээ ануу яг одоо Ruby ухраас нь ч гэдэг юм уу та яг Ruby руу дайрсан учраас тэр одоо тэр яриан дээр бол яриаггүй зүгээр л бид нэг ингээд хин нэг ингээд хитрхи ингээд дахин тохиол ингээд шаардлагагүй тэр бол ингээд нэг амар хэрэгтэй зүйл бол биш ээ бид нар бол тэр хүмүүсийг мэдгүй тэр хүмүүс ч бүр бидний амьд байгааг тийм мэдгүй штэ гэдэг байдлаар одоо бичлэг дээр яриад за тэгээд Ruby болохоор тийм ингээд шууд ануу руу ингээд дайрсан story хийгээд за тэрийгээ устгаад тэгээ одоо яг Ruby-г ярьж байгаа зүйл нь бол ойлгомжтой байгаа шүү дээ би бол яг тийм story хийсэн үнэхээр би ингээд санахгүй наа гэж аахгүй тэгээд бас Ruby-гийн нэг оруулсан story нь болохоор нэг юм хүний чат утсан байсан. За тэр чатан дээр болохоор би яг тэгж битсэн байсан ч юм уу санжина гэдэг чатыг Ruby руу нэг хүн битсэн байгаа байхгүй. Сэн чинь Ruby ингээд яг story дээр оруулахдаа тийм үү тэгвэл яг тэр скриншот нь байна уу? Байвал над руу ингээд явуулаад өгөөч. Хэрвээ байвал би ингээд яг өөрийнхөө бурууг ингээд хүлээгээд уучлалт гуйгаад арга хэмжээ аммаар байна. Надаа яг тэрийг ингээд явуулаад өгөөч гэдэг байдлаар сториг бол оруулсан байсан. За тэгээд хамгийн сүүлд ярих зүйл юу гэх юм бол ануу ингээд бичлэгээ хийгээд олон хүмүүс хүрээд мэдээж хэрэг явж байгаа. За Ruby болохоор яг юм YouTube дээр бичлэг хийгээгүй мөртлөө анууд зориулаад те одоо ер нь л одоо ингээ хоёлаа цааш дэвтэй наримтлаа байя хувийнхаа юмнууд ингээд амжилттай хийгээд явцгаая тэгээ нэг юм уучлалт гуйж байгаа гэмүү за тиймэрхүү байдлаар нэг сториг бол оруулсан. Яно бисээ бичлэгийг ингээ бүтэн үзлээ. Тэгээд хэлмээр байгаа юм зөндөө байна. Гэхдээ ингээд яг өөрийн бодол өөртөө зүгээд хоёлаа өөрөөсөө бодолд ингээ баттгцсан. Тэгээ тиймэрхүү юмнууд зөндөө наадынх нь маргаан дуусахгүй мэн. Гэхдээ нөгөө нэг стори хийсэн шүү дээ. Нэг устгацсан гэдэг байгаа. Тэгээ тэрийг хэрвээ ингээ үнэн бол би уучлахгүй гэж хэлсэн. Гэхдээ ингээд одоо стори хийгээд устгасан гэх тийм юм би ингээ үнэхээр санахгүй байгаа нь үнэхээр үнэн.
Гэхдээ одоо тийм мэдрэмж ингээд төрүүлсэнд те зүгээр нэг богинохон бичлэгээр ингээд шууд ингээд дүгнж яасан ингээд үнэхээр уучлаарай. За гэхдээ надад тэр сторийн гэдэг яг үндэ бас жоохон гэж бодогцсон. Яагаад гэвэл ингээд Руби юм ярьчих чинь цаана нэг найз нь бүр ингээд амар инээгээд байгаа байхгүй юу? Тэр бол надаа яг үнэндээ үл хөндлөл юм шиг санагдчихж байгаа. Нэг цаагаараатай ингээд уучлалт гуугаад ингээд дэвтэ байя гэж байгаа юм шиг мөртлөө цаанаа нэг жоохон гэж юм шиг мэдгүй би гэдэг буруу бодоод байгаа юм уу? Та хэд маань яг үүнээр юу гэж бодож байгаа вэ гэдгийг манайхан комент хэсэгт бичээд өгөөрэй. Тэгэд Руби болохоор өөрөө ингээд бас тайлбарлалцсан байгаа байхгүй юу? Яг тэрэн дээр нэг хүн ингээд яатсан мэсэ юу гэсэн байла бас нэг юу бичсэн юм аа. Юу лээ? Ёчтой юм байж гэлөө ингээд ёжлоод байгаа юм шиг санагдаж байна гэдэг утгатай чатыг Руби руу бичсэн байна. За тэгсэн чинь Руби бас тэрийг ингээд скриншот хийнгүүтээ өнөөдөр л ингээд манай найзууд гарч байгаа ингээд бөөнөрөө уулзж байгаа. Тэгээ би одоо ийм юм хийхдээ ингээд найзуудаа чимээгүй бай гэж би одоо хэлэх юм уу гэдэг утгатай сторик хийсэн байгаа байхгүй. Гэхдээ миний бодлоор хэрвээ би ингээд нэг хүнтэй те ингээд одоо юу гэдэг YouTube дээр ингээд маргаан үсгээд за үнэхээр энэ хүнтэй би зүгээр ирлэрья. Ингээд цаашдаа ингээд маргаад ах юм шаардлага байхгүй ингээд хиндэн чашигтай энэ зүгээр болио гэж би хэрвээ бодсон бол тэр хүнийгээ одоо хүндлээд юм чимээг орчинд хийн. За үнэхээр тэр найзуудынх нь уулзалт ингээд тохиолдсон байж болно шүү дээ. Таарсан байж болно. За үнэхээр найзуудтайгаа ингээд уулзаад гоё аялаад ингээд явж болно. А хэрвээ тийм бол гараад ч юм уу тэр бичлэг хийж болно шүү дээ. Яагаад гэвэл энэ чинь YouTube-ийн бичлэг шиг тэгээ цаг гарны бичлэг биш. 1 минут хүрхүү үгүй юу? Story л байгаа хгүй. Тэгэд гараад одоо бас ингээд яг эд өвлийн хүүтэн биш гадаад дулаахан болсон. Тэгэд Рубигийн дараа оруулсан бичлэг хүртэлтэй гадаад дулаахан байсныг илтгэжсэн. За тэр нь яаж илтгэжсэн бэ гэхээр ингээд нүг цамцтай найзуудтайгаа гадаад хоолж исэн. Гэхдээ ерөөсөө нүг ингэж амар юм куртэг энэ өмсөөгүй бүгдээрээ цамцтай ингээд гадаад хоолж байгаа хгүй. Тэгэхээр цамцтайгаа гараад 1 минутын бичлэгээс хийгээд оруулж болох гэж би бодож байна. Та хэд маань юу гэж бодож байгаа вэ гэдгийг манайхан тэгээд доор сэтгэл хэсэгт бичээрэй. Энэ бол ерөөсөө те одоо би үгдийн уус намайг үздэг хүмүүс бол яг мэдэн штэ яг хэнийг үздэг хэнийг сонсдог гэдгийг мэднэ. Энэ бол яг тэр талтаа нөлөөлсөн юм бол ерөөсөө байхгүй манайхан хэрвээ заяа яг хаад ингэ намайг буруугаар ойлгож магадгүй л халтаа тэгээд би бас хэдлүүлчих магадгүй бах. Гэхдээ биш те хэрвээ энэ хоёр хүнийг ингэ солиод ингэсэн бол би одоо хэр дэмждэг үздэг байсан ч гэсэн яг тэр хүн маань ийм хандлага гаргасан бол би гэж л бодно. Түүнээс яг тэр хүнээ бас ингээл ингээд яваад байхгүй. Би бол хувьдаа бол тэгж бодож байна. За тэгээд яг тэр үйлслүүд нь ч гэдэг юм уу ядаж тэр стори дээр ингээ хүндлэхгүй байгаа байдал надад яг үндэ таалагдаагүй. Үнэхээр эвлэрья гэдэг үнэхээр тэр хүнийгээ хүндэлжсэн бол ядаж тэр артаа ингээ инээснээр биш тэр сторигоо хийж болох байсан байх гэж зүгээр би бол хувьдаа бодож байна. Гэтэ бас яг тэр хүний характерыг мэдгүй яг тэр хүнтэй ингээ уулзаж үзээгүй ч гэдэг юм уу да тийм учраас бас яг мэдгүй байна. Ер нь тэр хүний одоо ингэ амьдралыг юмыг үүсэх үзэл нь ямар вэ гэдгийг огт мэдгүй. Бас яг нэг юмыг ярихаа мартчихсан байна. За тэр нь юу вэ гэхэлэр яасан бохгүй нүг Ануугийн тэр нүг одоо жил гарны өмнө те бараг 2 жилийн өмнө оруулсан бичлэг байгаа штэ. Яг нүг Рубид чиглэсэн бичлэгэн дээрээ тайлбар хийсэн бичлэг байгаа штэ те. Тэр бичлэг нь YouTube дээр бас гинт ингэ гараад ирсэн. Тэгэд хүмүүс нүг ингээд ухаж үзээд байгаа байхгүй тий. Тийм болохоор ингээд гинт ингээд бүр ингээд жил бараг 2 жил болох жоо мөртлөө ингээд гараад ирсэн. Тийм болохоор би тэр бичлэгийг нь үзсэн. За үүнээс гадна түшгийн нэг юм яг Ану Рубигийн одоо зургийг оруулсан thumbnail-тэй нэг бичлэг өгдөө штэ тий. Тэмүүтэ гарчиг нь болохоор энэ талаар ярилцах хэрэгтэй байна гэдэг ийм одоо гарчигтай жил бас бараг 2 жил өмнө оруулжсэн бичлэгийг нь бас ингээд дахиад гараад ирсэн. За яагаад түшгийн энэ бичлэг гэж гарч ирж байна вэ гэхлээр те хүмүүсээ тэр нөгөө зургийг нь хараад ингээд дахиж үзээд дахиад сэргийгээд гарч иж байгаа хгүй. Гэхдээ түшгийн энэ бичлэг дээр хэдий Ану Руби хоёр одоо ингэж байгаа ч гэстэй одоо юу яг энэ хоёр хүний талаар ингэж харьцуулаад одоо юу энэ хоёр хүний талаар ярьсан бичлэг юусоо биш. Яагаад гэвэл хүмүүс одоо ингэж Ану Руби хоёрын бичлэгийг үздэг хүмүүс ч гэдэг юм уу ингэж түшиг рүү бас дайрж исэн юм байна. За тэнгүүтээ түшиг болтой ингэж юм ингэж бүр ингэж ухаад ахгүй бүр ингэж бичлэгээ маш залхуурч хийдэг ч гэдэг юм уу та тий маш ойлгомжтой зүйлүүдийг ингээд ярьдаг. Тэгэд Ану Руби бол одоо ингээд юмыг бүр ингээд ухаад уус суурьтай тий бүр ингээд баримттай одоо юу гэдэг илүү ингээд мэдээлэлтэй дэлгэрүүлж ярьдаг ч гэдэг юм уу та тий түшгийг яг энэ хоёртой харьцуулаадсан байгаа байхгүй. Тэгээд одоо дахиад түшгийн энэ бичлэг нь дахиад ингэж гарч ирээд байгаа заяа. За тэгээд яг хамгийн гол буруутнууд нь хэн бэ гэх юм бол одоо үздэг хүмүүс нь байгаа хгүй тий үзэгч нар байгаа хгүй. Дандаа ингэж бие биентэй харьцуулаад гэтээ ер нь
одоо юу гэмдэ ингээд би бинтэй ингээд харьцуулаад ч юм уу ингээд янз бүрийн комент бичдэггүй байсан бол миний бодлоор энэ хоёр хүн би биндээ дуртай байх байсан баха гэж би бодож байгаа. Тэнгүүтээ доор нь ингээд өөрийг нь харьцуулаад чи та манай тэрийг үзэхгүй гэл манай тэр чамаас ингээд ийм юмар ингээд давуу мав гэл тэгэл нүг 9 шүдэрэ хараагаал янз бүрийн хараал өчөдөх юм бол ямар ч хүн дургүй байна. Таад мань өөртөө ингээд бодоод үзтээ. Таад ингээд контент хийдэг те гэсэн чинь яа ингээд ижил төрлийн юм хийдэг хүний чинь ингээд тантай харьцуулаад чи өстө тэрэг үүсэхгүй гэлээл тань ямар санагдах вэ? За магадгүй та бараа үйлчлэгийг зардаг байлаа гэхэд таны ингээд зарж байгаа барааны ч одоо тэр бичлэгний доор постны чинь доор те өө танах хөстө амар муу тэдних хөстө амар сайн гэл бүр ингээд бичидэвэл танд ямар санагдах вэ гэж бодохоор ингээд яг ойлгохоор байгаадтэй те. Тэгэхээр яг энэ хоёрын хамгийн гол энэ маргааны гол одоо цөм одоо үгүй тэр зүйл нь үзэгч нар байгаа байхгүй юу. Тэгэхээр манайхаа ер нь хэдүүлээ хэнийг ч хинтээ харьцуулахаа болио. Бүгдээрээ яг өөрийнхөө өнгөрсөнтэй л харьцуулъя гэдэг уриалгыг хэлээд энэ удаагийнхаа бичлэгээ дуусгая. Тэгээд дараагийн бичлэгээр уулзсаа их хүмүүс минь баяртай.